Баяр баясгаланг олхон. Монгол эмэгтэйн Христ рүү ирсэн аялал. Өмнөх үг. Энэ номын зохиогч Жулиатай анх 2019 оны хавар манай Satellite бүлгийн гишүүн болоход нь танилцсан юм. Сайн хөрш христчин үйлчлэл бол GSM байгууллагын гадаад улс дахь төвүүдийг залбирал ба өргөлөөр дэмждэг хэсэг бүлэг хүмүүсийн нэгдлийг Satellite гэдэг л дээ. Энэ цагаас хойш Жулиа бид хоёр байнга ярьж залбир нөхөрлөж бие биенээ урамшуулан дэмждэг болсон юм. Би түүний охин Викагийн төлөө үе залбирдаг. Ингээд ном бичиж эхэлсэн түүхээс нь та бүгдэд хүргэе. 2019 оны хавар GSM байгууллага дээр хэдхэн удаа уулзсан Жулиа Дувин гээд сэтгүүлч эмэгтэйгээс дуудлага ирлээ. Тэгээд би чиний амьдралын талаар ном бичих хүсэж байна. Чи зөвшөөрч байна уу? Зөвшөөрвөл би Монгол руу очих гэсэн юм гэж хэлсэн. Би шууд л үгүй, миний цаг болоогүй. Би залуу хүн, надад ном бичүүлэх шаардлага байхгүй шүү дээ гэж хэлээд утсаа тасалсан юм. Утсаа таслаад удаагүй бурханд шууд загнуулав. Тэрээр бурхан чи юу ярина вэ? Энэ ном бол чиний тухай ном биш. Харин миний тухай гэрчилсэн ном байх болно. Яасан хувиа хичээсэн юм бэ чи? Тэгээд ч Жулиа наашаа ирэх боломж нь ганцхан энэ удаа байгаа. Хүүхэд нь ямар өвчтэй гэдгийг чи мэдэхгүй. Дээрээс нь та нар ч гэсэн удахгүй аялж явах учраас боломжгүй болно гэж хэлсэн юм. Би ирээдүйд болох зүйлсийн талаар юу ч мэдэхгүй байв. Бид гэр бүлээрээ Америк явах, мөн ковидыг цар тахал болох талаар тэр үед огт мэдээгүй. Мөн Жулиагийн хүүхэд сэтгцийн өвчтөй эмнэлэг твтэж байгаа. Энэ хугацаанд Монголд ирэх ганцхан боломж түүнд гарсан гэдгийг ойлгоогүй байсан юм. Эзэнд загнуулж дуусаад шууд л Жулиа руу буцаад залгасан. Уучлаарай Жулиа, би янжмаа байна. Бурхан надтай ярьлаа. Энэ ном гарах ёстой ном юм байна гэж ойлголоо. Та ирж болно гэж хэлв. Удалгүй Жулиа тийзээ бичүүлээд мөнгө төгрөг босгоод Монголд ирсэн юм. Тэр үед нь би нэлээд завгүй байв. Наадмын өдрүүд болоод амралт эхэлж гисэн, сүмийн кемп зохион байгуулж, гаднаас ирсэн хүмүүст орчуулах ажилтай, хажуугаар нь нөхөр өвдөж гисэн, за мөн байшингийн засвар хийж байсан хэцүүхэн үеэр Жулиаг би хүлээж авлаа. Тэгээд тэрээр 21 хоногийн турш миний амьдрал үйлчлэлтэй танилцсан юм. Надтай хамт залбирч надаас ярилцлага авч байлаа. Ингэж 3-7 хоног хамт байж ярилцсныхаа дараа дахиад бүтэн 2 жил надаас бас нөгөө зүйлсээ тодруулж асуун, лавлаж байж энэхүү номыг бичсэн билээ. Мэдээж энэ номд миний амьдралын бүх зүйл багтаагүй л дээ. Гэхдээ энд бурхныг гэрчилсэн зарим үйл явдал маань байгаа гэж бодож болно. Энд бас миний алдаа дутагдлыг ч нуулгүйгээр бичсэн байгаа. Тэгээд энэ ном нь надад огт зориулагдаагүй. Эсвэл миний амьдралыг намайг алдаршуулах гэж биш, харин бурхныг алдаршуулах гэж бичигдсэн гэдгийг би онцлон хэлмээр байна. Үнэхээр миний амьдралыг бурхан оронгоор нь эргүүлсэн олон зүйл болсныг л гэрчилж байгаа. Хэрвээ танд болон таны амьдралд хүчирхийлэл, зовлон зүдгүүр учирч байсан бол таныг ч гэсэн бас үнэхээр босгон байгуулсан, урамшуулсан зүйлс болох болно гэж би итгэж байна. Тэгэхээр энэхүү ном нь янжмааг алдаршуулсан биш, харин бурхныг алдаршуулсан учраас та бүхэнд монгол хэлээр орчуулан хүргэж байгаа юм. Энэ номыг би бичээгүй, харин Жулиа бичсэн байгаа. Тийм учраас англиас монгол хэл рүү орчуулахад амархан байгаагүй. Тэгээд ч түүний бичлэгийн хэв маяг хэлбэр нь өөрийн гэсэн онцлогтой. Учир нь тэр мэрэгжлийн сэтгүүлч хүн. Тийм болохоор аль болох дөхүүлж орчуулахыг хичээсэн юм. Энд миний хүү Дашним, менежер Дагва, намуулан, оюун эрдэнэ нар орчуулан, би өөрөө болон нараагч, оюун гэрлэгч нар редактор хийсэн юм. Тэгэхээр энэ номыг орчуулж хөрвүүлэх амархан байгаагүй. Би өөрөө ч гэсэн энэ номыг монгол хэл рүү хөрвүүлье гэж бодоогүй. Гэхдээ
англиас монгол руу орчуулж байх үед би хувиа хичээж болохгүй юм байна гэдгээ ойлгосон. Надад хувийн амьдралаасаа ичиг зүйл их байдаг. Би гайхуулах гэхээсээ илүү санаа зовхоор олон алдаа дутагдал гаргасан хүн. Гэхдээ энэ номыг олон хүнд хүргэж Христ итгэлийн талаар бас гэрчлэх ёстой юм байна гэж би ойлгосон юм. Тэгэхээр энэ номыг уншихдаа өөрийн амьдралын түүхээж та олж харж магадгүй юм. Нийгмийн байдлыг ч гэсэн мэдэрч магадгүй. Хэрвээ сэтгэлийн шарах тань сэтэрсэн олон зүйл болвол Есүсийг үнэхээр хайгаарай гэж би таныг урамшуулж байна. Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан тул цорын ганц хүүгээ өгсөн. Ингэснээр хүүд итгэгч хинч мөхөхгүй харин мөн хамтай болох юм. Иохан номын 3 дугаар бүлгийн 16 дугаар ишлэл. Эзэн бурхан танд үнэхээр хайртай. Хүндэтгсэн доктор профессор Жутмани Янжма.